2000 жилийн тэртээ Бахамут гэдэг маш хүчрхэг луу дэлхийн ертөнцийг тэр жигтэн сүрүүлэгт өгчээ. Тэр үед хүн төрлөختний нүдэнд Бахамутыг зогсоож чадах ямар ч итгэл найдварын оч харагдахгүй байлаа. Гэтэл бурхад болон жүтгэрүүд хамтдаа хүчээ нэгтгэж арай ядан Бахамутыг зогсоосон боловч Бахамут хизээч бүрмөсөн алга болохгүй байлаа. Бахамут 2000 жилийн дараа дэлхийн ертөнцийг дахин чичирхэхээр гарч ирэх ёстой юмсан ч харин одоо миний өгүүлэх түүх боллоо. Бахамутыг зогсоох нэгэн баатар ирийн тухай юм. Энэхүү царайлаг залууг Кайсер гэдэг бол түүний хөөж байгаа хүнийг Паваро гэдэг. Кайсер Паварог барихын тулд зай завсраа өгөлгүй араас нь хөөх бөгөөд цаг үргэлжил амандаа гэж орилостой. Кайсер хүлэг баатар бөгөөд Паваро харин шагналын ангууч юм байна. Паваро маань Кайсера бодвол илүү гүйлгээ ахантай ба нөгөө Кайсер нь жаахан мангуу юм аа. Нэг л их хүлэг баатрын ёс зүй ярьсан хүн байдаг. Тэгжил нөгөө Паварод дандаа нэг тархитуулна. Гарандаа ийм бугууштай байдаг шагналын ангууч гэдгийг нэлтэгдэм байна. Тэгсэн чи юу вэ? Кайсер маань хүртэл шагналын ангуучулж таарлаа. Учир нь гэвэл Паварогоос л болсон бол тоо. Павароч Кайсерийн морных нь бөкс рүү харавцсан чинь морин үргээд яваад өгсөн болохоор Кайсер аргагүй ихэнд морныхаа араас яваад өгдөг. Дүр солигдож нэгэн бүтэхгүй гурван хулгайч замдаа явж байхад нь гинт тэнгэрээс аянга загчхан тэр. Юу болсон бэ гэж харсан чинь тэдний тэрэгнийхэн дээр нэг сахиусан тэнгэр унаад ирсэн байдیں۔ Бүр нүцгэн шүү. Энэ үед манай Паваро шагналын ангуучийнхаа ажлыг хийгээд үнэн бүтэхгүй азтай дуракийг тархитаад очиж өөрөө гүгээд хадуурн зоогдол хүчтэй. Шагналтай хүнийг ангуулчлсныхаа дараа бугуувчин дотроо ингэж чулуу болгоод хийчихдээ юм бэ. Easy money. Тэгээд энэ чулуугаа энэ нэг халзан толгойтой хахад аваач тушаагаад мөнгө авд юм байна. Олсон мөнгөө тэгээ манай Паваро маань идэж уух юм болон хүүхэн зарцуулж байгаа юм л да. Бас тэгж жагаад худалч дурака болсон болоогүй үлгэрээр нөгөө охтуудынхаа чихэн дээр цэцэг ургуулад ахт нь очиж үзээгүй газар давж үзээгүй даваа гэж байхгүй. Хилхэм рүү явнаа гэдэг. Тэгсэн энэ үеэр баарных нь гадаа тэнгэрээс унаж ирдэг нөгөө охин чинь явж ш таар. Паваро хилхэм гэдэг үгийг хэлхийг сонсоод зог тусхан тэр. Паваро хэлэхдээ хилхэм бол үнэхээр аимшигтай газар. Цөөхөн хитэн хүлэг баатар болон шагналын ангуучууд тэндээс буцаж ирсэн байдаг. Харин би асуудалгүй хилхэм рүү явчихна. Учир нь би идэвхтэй замыг мэддэг болохоор балаа баахан солиорч гарав. Өрлөггүй зочин Кайсер дахиад хүрээд ирчих. Энэ удаад Паварогоос болоод морио олж чадахгүй алдчихсан бөгөөд багтартлаа ууралсан амтан шууд сэлмээ далаах гэтэл Паваро очиод за тайвширтаа миний гөгшөө жаахан амрал та тий. Өө охтод энэ залуу надаас илүү царайлаг бас илүү баян гэж хэлээд охтод түн дээр шавсан ховор Паварог ялс сухтагаад явчихна. Гээ бас л гоё чадчихваа. Паваро гадаа морь харж байсан чинь нөгөө охин чинь хойно хүрээд ирчих. Чи хилхэм рүү явах замыг мэднэ гэсэн биз дээ. Надад заагаад өгөөч гэж Паварогоос асуухан тэр. Павароч энэ миний үлгэрийг олоо сонсчихсан биш. За биз юу гэж хэлэх вэ гэж бодож байгаад. Яг вэ би чам зааж өгч болно. Гэхдээ нэг болцолтой. Нөгөө охин ч юу юм гэсэнд тэр бол хайр. Гингүүтээ шууд үнсгээ дайраад эхлэвэл яах вэ? Бүр яг жинкнээсээ үнсгийн даваан дээр нөгөө бүтлгүүн гарын ах нь хүрээд ирсэн байдаг. Өнөөдөр чи наад охиноо биш харин үхлийг үнсэх болно гэж хэлэнгүүт амар аврах том орк гаргаад ирэв. Хамгийн гайхалтай нь тэр охин нь бүр чөтгөр байсан байвал яах вэ? Тэр муу оркийг нэг л цохиод ханруулаад хайчдаг. Павароч боломжийг ашиглаад нөгөө ахыг нь алчдаг. Гайвж толгой дээр нь юм оноод ухаан алдаад унчвөө. Шүнжэнгөө нэг балай луу зүүдлээд цочоос ирсэн чинь өөрийнхөө зүгээр байгааг мэдлээ. За нэг усанд орчидоог хувцаа тайлсан чинь ургасан ч юм шиг чөтгөрийн сүүл гараад ирэх юм. Харсан хүн нь чөтгөр байн зүхтаагаараа гэ буруу ойлгоод яваад өгдөг. Манай хүн ч сүүлээ хараад ихэндээ зүүд биш байгаа даа гэж бодсон ч зүүд биш байлаа. Хутгаар огтлох гэж ч үзв огтлогдохгүй байлаа. Тэгсэн чинь нөгөө охин Паваро дийм шившлэг хийсэн болж таарав. Золлигч нь Паварог унтаж байх хооронд намсан эсвэрээ үнсчихэж хилхэм рүү явах замыг зааж өгсөний дараа шившлэгийг болиулна гэж амлав. Паваро маань худлаа хэлчихсэн болохоор одоо яаж энэ сүүлнээ саландаа гэж бодож байхад гайвуулж Кайсер хүрээд ирхэн тэр. Бушуухан шиг нөгөө охиноо аваад зугтах гэсэн чинь нөгөө охин чи яриа надад худлаа хэлсэн юм шүү дээ гэхэд Паваро за юу гэж дээ би юу гэж худлаа хэлэхэд чи миний нүд рүү хар. Энэ худлаа ярих хүний нүд байна уу гэснээр тийм байна. Худлаа ярих харна. Кайсер ч зүгтэж байгаа Паварогийн сүүлийг нь хараад шоконд ороод үлдхэн тэр. Энэ үеэр бурхны хөндийт God K буюу бурхны дэлгүүр хулгайлагдсан байжээ.
Тийм болохоор бурхтууд хүндрэлтэнд тэр дэлгүүрийг олж ирэх хэмээн даалгавар өгчээ. Энэ үед Кайсер ус руу арчсан Паварог чөтгөр байсан юм гэж үгээд буруугаар ойлгоод зогсоод идэв. Гэтэл нийслэл хотын цэргүүд бурхны өгсөн даалгавраараа бурхны дэлгүүрийг хайж явж байгаагаа илэх бөгөөд энд байгаа хүмүүсээс хүний дүр төөрсөн чөтгөрийг харсан хүн байна уу гэмээ асуудаг. Кайсер ч буруугаар ойлгоод нөгөө Паварог хэлээд байна гэж ойлгонгуудаа очиод би мэдгч гэсэн би та нарт хэлж өгч чадахгүй нэ, учир нь энэ миний даалгавар учраас би хийх ёстой. Литофард гэр бүлийн нэрийн өмнөөс гэдэг. Тэгсэн нэг зэрэг Кайсерийн бугуйчийг хараад өө чи юу худлаа яриад байгаа юм бэ? Чи чинь шагналын ангууч биш үү? Гээд үгийг нь тоодоггүй. Кайсер маань Хүлэг Баатар ч гэсэн бас нэг жаахан нэр муутай л бололтой. Ахлагч нь Кайсерт хүн хийхийг хүссэн зүйлээсээ илүү хүчтэй болдог юм шүү гэж хэлчихэд яваад өгдөг. Яг юу гэсэн утгатай юм бол тоо. Ямар ч байсан энэ үг нь Кайсерт нэлээд орчих шиг боллоо. Худлаа ирсэндээ бантсан Павара маань нөгөө охинд хэлхэмрүү би чамайг хүргэж өгөх болно гэд хэлчихэж. Энэ аялал маш урт, маш үнэтэй болох болно. Тийм болохоор хоёулаа эхлээд мөнгө олох хэрэгтэй гэж тэр охиныг дагуулan нэгэн өндөр шагналтай ямааг ангуурчлахаар болов. Нөгөө охин ч үнэхээр л чөтгөр мөн бөгөөд бүр зүгээр ч чөтгөр биш, бүр амар хүчтэй чөтгөр байдаг. Өнөөх ямааг ядах юмгүй агнчдаг. Халзан толгойд тахаас нилээнд ч мөнгө авчлаа шүү. Тэгсэн нөгөө охин чинь халзан толгойд байхын галууг ямар амттай юм бэ гэ бараг шууд барьж аваад итгэнэ. Гэтэл тэр галуу хүний хэлээр ярьдаг. Тэгэд өөрийгөө би бол бурхан гэдэг. Тэгэд нэг аригчин эзэнтэй. Ер нь энэ анимын хамгийн хөгжилтэй хоёр дүр нь ах уу. Мөнгөтэй болсон хоёр маань хувцас солихоор болов. Тэгсэн чинь нөгөө охин янз бүрээр л хувцалж гарлаа. Энэ нэг хоёр ядруухан ах ихч хоёр яасан ч олон хувцсны материалтай юм тий. Тэгж байгаа дараад ажгүйг нь сонгов. Тэгээд дараа нь хоолнд орж нөгөө нэг амьдаар нь галуу идчих гээдээс охин чинь ширээн дээр байсан баг бүх хоолыг идэж өхөн тэр. Паварогийн ууж байсан пивийг барингуудаа амсаж үзээд ямар амттай юм бэ гэд анх удаага ууж үзчихэн тэр. Үүнийг нь ч мэдсэн Павара охинд араас нь пив уулган найрлах гэж юу гэдгийг өстө утгаар нь үзүүлж өхөн тэр. Үүний дараа согтуу амтан гол руу яваад орсныхан дараа Павара одоо л боломж гэж бодоод түүнийг алчихвал энэ хараал эцэн сүүлнээс сална гэж бодсон бололтой. Гэвч Кайзер гэж нотой ам шиг золиг яг ард нь дахиад гараад ирдیں۔ Тэгсэн чинь өнөөх Кайзер нөгөө охин дурлчгүй яач юм. Энэ охин Амира гэдэм байлээ. Амирагийн хэлхэм рүү явах гэсэн шалтгаан болоо тэнд өөрийнх нь ээж нь байгаа бөгөөд ээжтэйгээ л уулзах гэсэн охин юм байна. Маргааш нь Павара захаар гисэж байгаад хааны цэргүүд Амираг хайж байгаа гэдгийг нь олоод мэдчихв. Тэгээд Павара очиод тэр цэргүүдэд Амираг матчдаг бөгөөд хурдхан шиг л нэг чөтгөрийн сүүлнээс салахын түүс болсон бололтой. Бас тэгж жагаад манай Павара худалч үнэхээр муухай хүн шүү. Өнөөх цэргүүд нь ч удалгүй Амираг хөөгөөд ирдэг бөгөөд Амира амхандаа чөтгөр болоод цухтах гэсэн боловч нэгэн шидийн хориглолтод орчоод болж өгсөнгүй. Энэ үеэр Павара айл хэзээ матсныхаа мөнгийг авчаад тэндээс явах гэж байсан чинь нөгөө морин өөрөө Амирагийн зүг рүү шууд давхиа явчихдээ. Амира дээр Павара санаандгүй байдлаар хурж ирээд бүр аварчв. Үгүй энэ морч гэж бас л ухаантай амтэн шүү. Амираг аврахын тулд Павараг бүр хүчээр ингээд аваад ирдэг. Манай хоёр тэгээд тэр чигтээ цухтагаад хавцал руу үсэрдэг. Энэ үед Кайзер манай хоёрыг хөөн хаа ч мэдэхгүй газар явж байна. Урдхаа олигтой харахгүй явж байгаад хавцлаас унаад ухаан алдаад унчихan тэр. Тэгсэн чинь манай Павара Амира хоёрын толгойд айл эзний шагнал амлцсан байдیں۔ Павара маань Амираг хэлхэм рүү явах гэж байна гэд худлаа хаашаа ч мэдэхгүй дагуулж явсаар. Тэгээд дахиад мөнгө олё идэхгүй бол хоёулаа цангаж өгөх нь байна гэж хэлэнгүүтээ шагналын хууцнуудыг эргүүл тойруулж харуулж ягаад нэг шагналын хууцыг сонгов. Кайзер ч ухаан орсон болтой нүдээ нэгээд харсан чинь нэг жижигхэн тосгоны нэг айл түүнийг ухаан алдсан байхад нь авчирж ирж асарсан байжээ. Энэ үе Павара Амира хоёр юуны ч мэдхгүй эмээ ургамлын хант хийгээ сууж идэг бөгөөд Амира маань өөрийнхөө түүхийг тайлбарлаж эхэлдэг. Амира бурхны хүндэд очиж бурхны түлхүүрийг хулгайлсан бөгөөд тэндээс зогтож явж байхдаа нэг далавч алдан дахиж нисэж чадхааргүй болжээ. Мөн хамгийн сонирхолтой нь бурхны түлхүүр хаана байгаа вэ гэхээр Амирагийн биеийн дотор буюу Амира одоо өөрөө бурхны түлхүүр болсон байжээ. Энэ үеэр Кайзер нөгөө өөрийг насарсан айлтаа хоол идэж байдаг бөгөөд сүүлийн үед энэ тосгонд нэгэн мангас ирж хүн амьтан зовоох болсон тул Кайзерийг тэр мангасыг нь хөөн зайлуулж өгөөч гэж гуйдаг. Тэгсэн тэр айлын охин аав ээжтэйгээ нэг л таарамжгүй харьцаад гараа явчихсан тэр Кайзер ч араас нь гараад өөрийнхөө түүхийг ярьж өгөв. Мань хүн язгууртан гаралтай бөгөөд хатуу дүрм журм дор өссөн болохоор аав ээж гэр бүлээсээ зүгтааж ганцаараа амьдарч ирэх чөлөөтэй байхыг илүүд үздэг байжээ. Гэвч нэгэн өдөр аавынх нь удирдах явж байсан экспедиц дээрэмчдийн дайралтанд өртөж дээрэмдүүлсэн тул аав нь шууд цаазлагдчихэ. Мөн түүний язгууртан гэр бүл нэр төрөө алдаж ээж нь ч бас удалгүй нас харж. Тэгээд тэр үед л мань хүн аав ээжтэй ямар хайртай байсан гэдгийг ойлгосон гэдэг. Мангасын ирэх цагч болжээ. Тэгсэн чинь өнөө мангас нь Кайзерийг нэрээр нь дуудаад байна. Тэгсэн чинь тэд нэр Кайзерийн хамрыг нэг юмар дараад авах нь тэр. Нүдэ нэгээ тарсан чинь юу вэ? Нөгөө мангасын чинь оронд Павара Амира хоёр чинь байж идэв. Иргэн тойрноо харсан чинь саяхан л хүн байсан гарууд чинь зомби болцсон байдیں۔
Тэгсэн чинь нөгөө охин хүгсдийг амьлуулдаг некромансер байж таардаг ба Кайсерийн харж идэж уусан бүх юм нь заваан зомби өт хорхоогоор дүүрсэн зүйл байжээ. Энэ охин толгойд шагнал амлуулсан байсан бөгөөд үүний араас л павараа ирсэн байжээ. 200 жилийн өмнө энэ тосхон мангасуудын дайралтанд өртөж ихэнх хүмүүс нь алуулсан бөгөөд энэ охин хүгсдийг амьлуулдаг номыг олж авчээ. Тэгээд л тэрүүгээр 200 жилийн турш амьдарчээ. Эцсийн мөчөд зомби болсон аав ээжтэй тэр охин хазуулаад хүчигдэг. Паварач шагналын мөнгө авав. Амира тэнд нөгөө галууг идэхгээл гүгээд яваад. Тэгсэн чинь халзан толгойтой ах чи хэлхэм рүү явна гэд илүү. Тийшээ чинь завьар явж болд нь штэ гэж манай павараад бяцхан зөвлөгөө. Воо, Кайсертай хамт нөгөө охин чинь үхсэн ч гэсэн амьд зомби болцсон явж идэв. Нэрийг нь бас Рита гэдэм байна уу? Манай Кайсерийг дагаж явахаар болж байгаа юм шиг байна. Павара маань халзан толгойтой ахын зааж өгснөөр хэлхэм рүү далайн тээврээр явхаар болжээ. Далайн бомбт тэрээрээ тэр хоёр хэлхэм рүү явдаг усан онгоц цайсан боловч даанч тэнд хэлхэм рүү явдаг ямар ч усан онгоц байсангүй. Энэ ах чинь арай архины халуунда дими донгоссон юм шүүстэй. Амираж Паварыг сүултээ худлаа ярьж эхэлж байгааг нь гадарладаг бөгөөд Павараас сурсан ёсоор энэ худлаа ярих хүний нүд байна уу гэж байгаа дахиад алгадуулна. Ашгүйний гачин царайтай банд ирснээр та нар хэлхэм рүү явах гэж байна уу гэж хэлэнгүүтээ тэднийг дагуулan хэлхэм рүү явж байгаа усан онгоцыг зааж өгөв. Тэгсэн чинь тэр усан онгоцных нь ахмад нь Паварагийн таньдаг хүн байсан бөгөөд тэр хоёр уулзсан гутаа шууд зодолтоод эхэлдэв. Кайсерч Павараг хөөсөөр байх бөгөөд Павара хөлөг онгоцоор явсныг сонсоод араас нь бас дагаж явв. Ер нь Кайсер Павараг хаашаа ч явна тийшээ ч явах юм дөө. Энэ үед Павара нөгөө Баба Яга шиг юмтайгаа буу халчихсан суух ба Кайсерийн хоёр өөрсдийнхөө түүхийг хоёр талд хуучилж эхлэв. Павара маань яг л аавын чээж ба аав нь яг л нэг хүүшигээ зарттай хүн байсан бөгөөд явцуу дээрэмчдийн бүлэглэлийн толгойлогч нь байжээ. Гэхдээ зүгээр нэг дээрэмчд биш шилийн сайн эрс шиг дээрэмцэн эд баялгаа ядуучуудад тарааж өгдөг хүмүүс байжээ. Харин Кайсер бол язгууртан гэр бүлийнх бөгөөд нэг өдөр аавынх нь удирдах явж исэн экспедиц Паварагийн аавын дээрэмчдийн бүлэглэлийн дайралтанд өртөж тонуулан дээрэмдүүлжээ. Хамгийн зөвүүн зүйл нь Павара Кайсер хоёр багын найзууд байсан бөгөөд Кайсерч Паварад итгэдэг. Бодож санах юмгүй Паварад аавынхаа талаар бүх юмыг ярьчихдаг байжээ. Нэгсэндөө Павара Кайсерийг ашиглан мэдээлэл цуглуулж тэр мэдээллээр нь Паварагийн аав Кайсерийн аавыг оттолтонд оруулжээ. Өнөөх Баба Ягч Паварагийн аавын дээрэмчдийн бүлэглэлийн нэг гишүүн байсан бөгөөд экспедицийг тонон дээрэмсний дараа тэдэн лөө нэгэн аим шиг чөтгөр дайрсан бөгөөд Паварагийн аавыг оролцуулан бүх дээрэмчдийн бүлэглэлийн хүмүүсийг хөнөөж хайжээ. Ганц амьд үлдсэн хүн нь энэ Баба Яга. Кайсерийн онгоцон дээр далайн дээрэмчид гарч ирдэг бөгөөд нөгөөдүүлийг нь Кайсер Рита хоёр ядах юмгүй зохицуулчихдаг. Харин Паварагийн онгоцон дээр аврах том хавч гараад ирдэг бөгөөд үүнийг нь Амира чөтгөр болоод хөөгөөд явуулчихдаг. Гэтэл Баба Яга Паварагаас урвхан тэр. Яг үнэндээ Баба Яга ч хүртэл чөтгөр байсан юм байна. Үгүй энэ чи яасаа бол урвсан хүмүүс байцэлэг гэж. Азар Рита нөгөө далайн дээрэмчтэй зомби болж хувирангуудаа хөлгийг өдөрдүүлэн Паварагийн хөлгийг мөргөн зогслоо. Зомбинууд орж ирэн Баба Ягийн цэргүүдийг саатуулах бөгөөд Павара Баба Яга хоёр ам өрссөн тулаан хийж эцсийн мөчөд Баба Яга өнөөх том аврах том хавчны оройн зоог нь болоод дуусав. Үүний дараа гинэт тэнгэрээс нэгэн хачин зүйл гарч ирээд Амира Кайсер хоёрыг нэргээд тэнгэр рүү аваад орчив. Йоо энэ хоёр юм чи яагаад заавал ингэж тэврэлдэж явах юм бэ? Павара Рита хэлэхдээ саяны зүйл бол чөтгөр Азазелийн нисдэг хөлөг онгоцсон байна гэж хэлдэг. Павара яаж нисдэг зүйлийг мөшгөхгүй мэдэхгүй байсан ч гэсэн ямар ч байсан халдсан өвөтэй уулзахаар шийдэв. Харин энэ үед Азазелийн нисдэг хөлөг онгоцсон дотор Амираг нэгэн чөтгөр бүр тамалж өгч гинөө. Хин чамайг бурхны дэлгүүрийг улгайл гэж хэлсэн яриач гээд чөтгөрл болсон хойноос амар тамалж өгөн тэр. Хөөхий Амира минь. Азазел гээд байгаа тэр чөтгөрийн энэ цагаан үнстэй толгойлогч юм байна. Харин энэ охин болон хоёр бамбрууш игдүүтэй харагдаж буй мэт боловч ийм игдүүтэй амнаас гарахааргүй амар Амираг тамлах боломжтой бүхий л аргуудыг дурдна. Юу ч мэдгүй Кайсер Амираг тамлуулж байгааг хараад болцгоо Амира ямар ч буруугүй энэ бүхний ард чөтгөр Павара гэдэг хүн байгаа гэд ёстой л 2 дугаар суугаар орж ирээд юу ч яриад байгаа юм. Нөгөө чөтгөрүүдийнхаа илгээг нь хөшөв. Чөтгөр Азазел Кайсерт бүхнийг тайлбарлаж Амира бол бурхны хөндийгөөс бурхны дэлгүүрийг хулгайлсан хулгайч. Ердөөний ганц охин очиод бурхны дэлгүүрийг хулгайлж ийн гэдэг үнэхээр байж боломгүй зүйл. Тийм болохоор энэ охины ард ямар нэгэн нууц ноёнтон байж таарна. Түүнийг л бид мэдхийг хүсэж байна гэдэг. Павара Рита хоёр нөгөө халзан толгойтой ахыг бариад авчихсан. Өөрийнхөө нисдэг хүсхийг бидэнд зээлүүлээч гэж өгөөд халзан толгойтой ах буюу ямар ч тоосон шинж байхгүй. Чи тэгвэл надад хэр нухацтайгаа харуулчих. Тэгвэл би бодож үзье гэдэг. Павара харж байгаад нарны тусгалаар нөгөө нэг шагналын ангуучийнхаа буувчийг эвдлээ ичдэг.
Шагналын ангууч байгаа болно гэдэг нэлээд л эрсдэлтэй зүйл бололтой. Амлсан ёсоор халзан толгойтой нисдэг хөргөө зөөлүүлж тэднийг чөтгөр Азазилийн явах газар руу тусаж аваачаар болдог. Павара Рита хоёрч зорьсон газар ирж хөлөг дотор амжилттай нэвтэрч чадав. Чөтгөр Азазил тэднийг орж ирснийг мэдээд нэг бяцхан тоглоом тоглохоор шийдэв. Тэрээр яаж ч мэдэхгүй Кайсер болон Паварагийн аавуудыг мэддэг бөгөөд Кайсерийн Павара түш хонзонтой гэдгийг ашиглан Кайсерийг Павараг алах боломж өгж байна гэж түүнийг шууд Павара руу явуулчихдаг. Нус нулизмдээ холилдсон Кайсер үгийн зөрөөгөө Павараг алхаа дайраад хэлдэг. Кайсер миндээ үнэн тэнийг амтын шүү чи нэрээ. Ийм үед өчхөнзөнгөө аавна гэж бодож л байдаг. Азар Рита Кайсерийг зохиж ухаан оруулав. Чөтгөрүүдийн нийслэл Кокиотис руу явах гэж байсан тэдний хөлөг онгоцсон. Гэнэт хааны цэргүүдийн отолтонд орхон тэр. Нөгөө нэг Кайсерт үг хэлээдээс ах чинь чөтгөрүүдийг болон Аймераг энд ирнэ гэдгийг мэдсэн байжээ. Харин нөгөө мань нийт дээр нэг туслах чөтгөр нь ороод ирдэг бөгөөд Аймераг авахар иржээ. Тэгсэн нөгөө чөтгөр нь жаахан мангуу амтан байж таардаг ба Кайсер Павара хоёр тэнэгтүүлж байгаа хөнхөө дөнгөөд гараад ирдэг. Аймераг аваад тэдний хөлөөс гарсан чинь нөгөө Азазил тэднийг тусаж авах бөгөөд тэр үед Павара нэгэн зүйлийг санахан тэр. Тэр бол аавыг нь өөхөх үед зогсож байсан чөтгөр бол Азазил байхан тэр. Азазил дайран Аймераг булаах гэж оролдсон боловч ямар нэгэн далдын хүч Аймераг хамгаалах нь тэр. Азазилч бүтгүү гэдгийг ойлгоод телепортоор цухтаачдаг. Эзэнт гүрний цэргүүд хайр найргүй тэр хөлгийг бөмбөгдөх бөгөөд тэднийг толгойж буй гол генерал нь бол Жаны гэх бурхнаас сонгогдсон агуу хөлөг баатар байдаг. Рита чадвараараа нэгэн лууг зомби болгоход тэд нар тэндээс арай гэж зугтах гэсэн боловч даанч эзэнт гүрний цэргүүд хурж ирээд тэднийг бариад авчихв. Энэ үед зугтсан Азазил чөтгөрийн хотод Кокиотис ирчихсэн. Чөтгөрийн хаан Люцифертэй уулзах гэсэн боловч Мартинент гих чөтгөр түүнийг оруулсангүй. Учир нь сая Азазил гачин имээгээд балар шахлаа шүү дээ. Нөгөө нэг өхөөрдөн охин чинь айл хэзээнийг гүйччихэд алтан хошуу өргөчөж. Азазилч за тэгвэл би буцаж яваад бурхны дэлхүүрийг аваад ирэх болно гэд яваад өгдөг. Манай хүмүүс ч эзэнт гүрний цэргүүдэд баригдаад хааны өмнө очицгоохон тэр. Гэтэл тэнгэрээс 3 сахиусан тэнгэр зэрэг бууж ирнэ. Аймераа бол хагас бурхан, хагас сахиусан тэнгэр. Тийм болохоор л тэр дүрээ хувилган бурхны хүндэд орж ирж бурхны дэлхүүрийг хулгайлсан юм. Одоо нэгэнт тэр бээр өөрөө бурхны дэлхүүр болсноос хойш хүн төрлөختөн та нарт түүнийг ямар ч аргаар хамаагүй хамгаалах ёстой. Хэрвээ тэр үхэл энэ харагдаж байгаачлан бохомод дахин эргэн сэргэх бөгөөд дэлхийн ертөнцийг тэр чигт нь устгах болно гэдэг. Азар тэр сахиусан тэнгэр манай Кайсер болон Павараг амьд үлдэхийг тушаадаг. Амираг хамгаал гэж хэлээд тэд нэр тэнгэр руугаа буцан явдаг. Амирач цайзад үлдмээргүй байсан бөгөөд хурдхан шиг хэлхэм рүү очиж ээжтэйгээ л уулзмаар байна гэж зөрүүлсээр. Амира Паварагаас чи намайг хэлхэм рүү хөргөж өгнө гэж амласан биз дээ. Чи амлалтаа биелүүлэх хэрэгтэй гэхтэн Павара зөвхөн энэний сүүлнээс ч л болж би зөвшөөрсөн юм. Харин одоо би өөрийнхөө амьдралыг дахиж ингэж эрсдэлд оруулж чадахгүй. Чи хэлхэм рүү явмаар байвал өөрөө л яв. Харин энэний шивслэгээл надаас салгаадаг гэж Павара маань Амирагаас нүрээ буруулах нь тэр. Яан даа Павара минь. Анхнаасаа яах гэж ингэж худлаа хэлсэн юм дээ. Энэ үеэр цайз руу гинтийн дайралт ирдэг бөгөөд эзэнт гүрний хамгаалтын систем гэж бас лайхтар идэв шүү. Шидээр ажилдаг голөөмөд болон хамгийн гол нь генерал Жаны нилээн хүчтэй. Цэргүүд нь жуугаалн чөтгөрүүдийг чадвал ороод ирэл гэдэл. Өөл хүүхдийн гошног нь умалснаа гэж. Энэ үед бурхны хүндийд Бахомот юу юуг л ацаа хөвдөд гараад ирлээ. Бурхтууд арай гэж түүнийг тогтоо. Бахомотыг лацалсан хоёр төрлийн түлхүүр байдаг бөгөөд нэгийг нь Зеус бүтээсэн бол нөгөөх нь Сатан бүтээсэн байт юм. Зеусийн түлхүүр Амирагийн бие дотор байгаа болоо Сатаны түлхүүр яг одоо хаана байгаа гэдгийг бурхтууд мэдэхгүй байлаа. Сатаны түлхүүрийг олчих юм бол эцэст нь нэгэн Бахомотын дахин сэрэлтийг намжааж чадах бололтой. Ямар ч л хэлсэн хин нэгэн Амираг явуулсан хүн ч юм уу Бахомотын лацыг эвдэж дэлхийн ертөнцийг сүрүүлэхийг хүсэж байгаа. Амираг хүн төрлөختөнд үлдээх юм болоо тэр нэгэн хүн Амирагийн араас ирэх нь ойлгомжтой. Тэр хүн Сатаны түлхүүрийг хаана байгааг мэдэх ёстой. Тийм болохоор Амираг өгөөш болгон тэр нуус ноёнтонг олох логикоор бурхад төлөвлөсөн байжээ. Цаазлуулагдахаас аварсан манай Кайсер болон Паваранаар үдшилтэд оролцсон сууж байна. Тэгсэн нэгэн хүн Амирагийн өрөөнд орж ирээд би чиний ээжийг мэднэ. Чи үннийг мэдхийг хүсэж байна уу? Тэгвэл намайг дагаад яв гэж хэлээд Амираг дагуулan гарав. Үдшилгэний дараа Павара тагтан дээр гарч доош амс хин суулаа. Тэр үеэр нь Кайсер гарч ирэв. Павара чи одоо намайг зүйл дуусгахгүй юм? Шунзангаа авахгүй юм? Одоо л сайхан боломж биш гэж үү? Гэхэд Кайсер би тэхгүй. Би одоо яг юу зөв, юу буруу гэдгийг тунгаахаач болчихлоо. Павара чи яг хий юм бэ гэж асуухан тэр. Павара чариуд нь би бол би шүү дээ гэж хэлээд тэр хоёр маслны хутгаар тулалдаж эхлэв. Рита гарч ирж тэднийг болиулаад хоёр усан тэнийг минь Амира өрөөнөөс алга болчихсон байна. Хурдан хайцгаая гэдэг. Амирач нөгөө үл мэдэгдэх этгээдийг даган явсаар хөнгөлийн үзүр төрхөд тэр хүн юудэнгээ нээлээ. Амирагийн ингрийн зүйлттэй яг адилхан ингрийн зүйлттэй юм байна. Чи яаж над ингрийн зүйлттэй авсан бэ гэж асуухт нь би ээжид чинь хадгалаарэ гэж өгсөн юм гэдэг. Нэг эсэнд ойн ах чинь Амирагийн аав нь уулж тааруудаа.
Гинэ дахиад л цайзадаа дайсны дайралд иржээ. Энэ үеэр нөгөө хүн гинт алга болчихсон тэр. Өнөөх Азазил чинь чөтгөрийн айрмаа дагуулад ирчихсэн цайз руу дайрах гээд ирж идэв. Амирагийн араас л ирсэн бололтой. Ямар ч хэсэн түүхээ энэ хүрээд өндөрлөе. Дараагийн хэсэг дээр яг юу болох вэ? Амира маань хилхэм рүү очиж ээжтэйгээ уулзаж чадах уу? Бурхтууд төлөвсөн ёсороо Бахамутыг зогсоох уу? Аль эсвэл чөтгөрүүд Бахамутыг дахин сэрэх үү? Дараагийн партийг би 3-5 хоногийн дотор оруулна гэдгийг амлаж байна. Тийм болохоор та нар subscribe дараарай. Гуйж шүү. Баяртай.